За сайн өдрийн мэндэ. Сая Хинтээ аймгийн Дархан сум дээр 2 хоног ажиллаа. Малчтын зөвлөгөөнд нь орцлоо. Төрийн алба багш болон сургуулийн хүүхдүүдтэй нь уулзлаа. Тэгээд бас төрсөн сэтгэл бол өндөр байна. Тэгээд сумын засаг дарга Батболтой уулзаад байна. За сайхан зусж байна уу? Малчтын зөвлөгөө хийх болсон шалтгаанаа нэг. Яагаад ийм зөвлөгөө хийх болов? За бид ер нь сайхан зусж байна. За бид өнөөдөр малчтын зөвлөгөөнийг бол яг хоо ажил аваад жил 6 сарын ойн дээрээ хийж байна. За үндсэндээ бол зөв нэг сонгуул болохоор нэг юу гэдгийг ийм хийх гэж байгаа гэж нэг очдөг. Тийм л байсан хүн. Тэгээд малчтын зөвлөгөөн дээр очихдоо бид бас дахиад ийм хийх гэж байгаа гэдээ очиж болохгүй. Тэгэхээр өнгөрсөн 1 жилийнхаа тайланг ерөнхийдөө бас гаргаад цаашдаа нөдөөчхөн салбарт ямар бодлого хөтөлбөр барьж ажиллах уу гэд энийгээ ерөнхийдөө босруулад тодорхой хэмжээнд бас ийм чиглэлийн юмнуудыг хийвэл зүгээр юм байна гэж төрийн ажилтнаа танилцаад ингээд бид өнөөдрийн энэ малчтын зөвлөгөөний бол зохион байгуулж байгаа. Малчтын зөвлөгөөний онцлог гэх юм бол та бүгд харсан баг. Ямар нэгэн байгууллагын тайлан танилцуулаагүй. Бид өнөөдөр яг хөдөө аж ахуйн салбараа яаж одоо юу гэдгийг цааш нь авч явах вэ? Энэ байгаль цагуурын хүчин зүйл ойрхон зуудын давтамж үүсэж байгаа энэ цаг үед мал аж ахуйн салбар яаж оршин тогтнох вэ гэдэг чиглэлээр ерөнхийдөө явлаа. За мэдээч хэрэг манай илтгэгч нь манай Улаанбаяр доктор байж байна. Мал аж ахуйн салбар дээр ерөнхийдөө бас шинжилгээг хийх одоо нэг үйлдвэр ухсааг сайжруулах чиглэлээр бас хүмүүс ярьлаа. Багш нар маань ярьлаа. Мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа улсууд маань яаж энэ өрхийн одоо юу гэдгийг аж ахуйд суурилсан аж үйлчлэлийг бий болгох уу гэдэг энэ бодлогыг бас бид бас тодорхойлж ярьлаа. 3-4 өнцгөр ерөнхийдөө ингээд бид хөгжлөгөө төлөвлөгөө гаргалаа. Нөгөө талдаа миний ярьж байгаа сэдв бол үндсэндээ энэ талхээрийн өвлжээ аваржаа ямар байх ёстой юм бэ? Энийг Монголын төр засгийн барьж байгаа бодлого тэрбумууд үндэсний хөтөлбөртэй бид яаж уйж холбож өгөх юм бэ? Энэ жил Дархан сумд гэхэд 88 мянган мод тарина гэдэг. 88 мянган модыг 64-5хан албан хаагч төрийн албан хаагч тарина гэж байхгүй. Энийг дагаад хашааны зардлгаар нь услалтын системийн зардлгаар нь 88 мянган мод бид буушлах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бид энэ 88 мянган модыг буушлахгүй гэхэд энийг бол малчдтайгаа хамтарч ажиллая гэдэг энэ санаачлагыг бид гаргаж ажиллаж байгаа. Үндсэндээ бол манайх ч тэрбумод үндэсний хөтөлбөрийнхөө хашааг нь малчдтаа 2 төр худалдаа даваад өгчихё. Тэгээд араас нь бид нүр 50-50 суулгах зөгчихё. Энийгээ та хэд маань одоо услаад тордоод ургуулчаач. Тэгээ энэ нь өөрөө салхиныхаа дээдэл буюу одоо хашааныхаа баруун хувьд болондоо байх хэрэгтэй маа. Энэ нь өөрөө салхины хүчийг хааж өгөх хэрэгтэй маа. Тэр бумууд үндэсний хөтөлбөрийн ногоо хэрэг гэдэг энэ хөтөлбөр анх явж исэн шүү дээ. Энэ үний үндсэн үүрэг нь бол хамгаалтын ойн зурвас байгуулах, эсний нүүдлийг зогсоох, энэ гамшиг ослоос хамгаалах энэ чиглэлийн юм байсан. Тэгсэн чинь энэ утгаа алдаад үндсэндээ бол нэг сумын төв дээр нэг утга учиргүй цэцэрлэг төрөлн байгуулдаг, утга учиргүй баахан мод болдог. Энийгээ усалж чадахгүй, төр нь арчилж чадахгүй, өхүүлдэг ийм болчиход байгаа. Тэгэхээр энэ хандлагыг бид нөр өөрчлөхийн тулд өнөөдөр малчид бол үүрэгч хэвээр юм байна. Мянган гараа мадаас сурлуулж байгаа улсууд өөрсдөө үүргүүлэх хэвээр. Эргээд бид өөрсдийнхөө энэ одоо бүтээсэн энэ баялагийг өөрсдийнхөө мал аж ахуйн салбараар хамгаалах хэвээр байна. Хамгаалахын тулд мод тарих бол хамгийн зөв шийдэл юм байна гэж ингэж ажиллаж байгаа маа Дарханч. Яг хөө зүгээр сэтгэлгээний хувьд бол бас арай өөр өрмөц сэтгэлгэл харагдаад байна л та чамаас. Түүнээс хэр оргийн одоо олон сумын явжсэн нэлээд тийм албархагдоо коммунистдоо маягийн дарга төвтэй маягийн сэтгэлгөөс нь чиний ажлын арга барил бол бас арай өөр байна. Арай өөр замыг яагаад сонгоод байна гэдэг шүү. Гэхдээ яг хөө ер нь бол тэгэл эрчний чойн гэдэг хүний огт ээжсэн шүү дээ. Манай Дарханчууд чинь. Манай Дарханчууд бас нийгэм оюун санааны хувьсгалыг одоо бас хийж исэн улсууд. Ардсан хувьсгалын анхдагч Эрдэнэсний чойн гэдэг үнийг үндсэндээ бол төвхөндөө нийгэм оюун санааны хувьсгалыг хийсэн гэж үздэг юм билээ. Дархан сумаас анхны хөдөө аж ахуйн өмч хөгжил бий болсон гэж үздэг юм билээ. Социалист тогтолцоо бүрэн задарч унсан гэж. Яасан бэ гэхээр анхны нэгдлийн энэ одоо юу гэдэг мал хөгжил гэдэг зүйлийг хөдөө аж ахуйн хөгжил гэдэг зүйлийг Дархан сумын Дархан оргил нэгдэл тарж хийж исэн баг. Тэгэхээр энэ сонирхолтой одоо түүхтэй ард түмэн. Тэгэхээр бид бас өөрсдөө ч гэсэн босоо тийм зүтгэлтэй оролцоотой байх хэрэгтэй. Ер нь бол яг уу тэр бумод үндэсний хөтөлбөртөө би анх ингээд хамгийн анх холбогдсон юм л дээ. Одоо ногоон төсөл гэж Хантын аймгийн Дархан суманд анх удаа манад бас хэрэгжээд
тэрнтэй авахгүйч ноцолдоо тэгээ ерөнхийдөө явж байгаа тэрбумод үндэсний хөтөлбөрийг яагаад энэ хэрэгжихгүй яваад байна? Олон жил яриадж байгаа шүү дээ. Яагаад энэ торон дэвчихгүй байгаа? Торон дотор байгаа модон яга ургахгүй байгаа гэдэг. Энэ зовлон дундуур явсан хүн чинь яа шийдлийг олох уу гэдгийг л одоо бодож байгаа. Тэгэхээр бид бол хамгийн түрүүнд энэ шийдэл бол эргээд энэ мал аж ахуйн салбарт улсуудаа бид хамгаалах хэрэгтэй байна. Энэ гамшигаас хамгаалах одоо юу гэдэг малын хуулийн татвар дээр тийм заалт байдаг шүү дээ. Малын хуулийн татвар одоо зарцуулах боломжтой юм хуулийн заалтууд дотор гамшигаас хамгаалах гэсэн заалт байна. Гамшиг гэдэг чинь эзэн шуурга, засан шуургыг хэлж байгаа. Энэ эзэн шуурга, засан шуурганаас малчтынхаа үйл аваржааг бид хамгаалах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ засантайгаа сарвчтайгаа юутайгаа одоо Дорн аймагт бид нар харлаа шүү дээ, тийм ээ. Сарвчин дотроос хоньо татаж гаргаж явах жишээ нь. Тийм. Тэгэхээр бид нар яг энэ өөрөө ахуйд өссөн, энэ өөрөө 100 биеэрээ амссан учраас эндээс шилжүүлээ шийдэл гарч байгаа. Нэг үг гэдэг шүү дээ. Ахуйгаа мэдхгүй хүн орчхуугаа мэдхгүй шийдвэр гаргадаг юм а гэж. Бид өөрсдөө ахуй дундаа явж байгаа учраас энэ амьдралаас гарч ирж байгаа бодит үн юм а л гэж ойлгож байна. Нутаг бас сайхан байна. Ер нь жоохон зайдуу байна тийм үү? Тэгээд дархан хайрхан ч бол буг харгал гэл амьтад байна да тийм. Тийм. Манайх чинь Монгол улсад нэг аргал буг 2 зэрэг нутгалдаг, говийн аргал хангаан буг 2 зэрэг нутгалдаг. Тийм нэг гарын 5 хуруунд багтах хэмжээний тийм нутаг байдаг юм байна. Тэрний нэг нь бол манай улсын тусгай хамгаалалттай Дархуу уул. Дархуу ууланд бол буг байна, аргал байна. Энэ бол нэлээд олон жил ингээд тогтож байгаа. Тэгээ ер нь бол манай Дархуу уулны аргал буг бол харьцангуй номхон. Иргэд өөрсдөө нөө ботоо сапаар аялж уурчдаг, зураг дардаг аялж уурчдаг магадгүй хүүхэд багчуултаа харуулах юм боломжтой ийм газар байгаад. Магадгүй ер нь сүүлийн хэдэн жил бас цагаагаар өөр их хаштайхан байлаа. 100 байхгүй. Сүүлийн 2 жилийн хувьд бол шүү дээ, тийм ээ. 2023-аас 24 онд бол одоо асрын хэмжээний 100 болсон. Түүнээс хойш бол малын тодорхойн 55 орчим хувиар буурсан байдаг. Эргээд бас тодорхой хэмжээний өсөх процесс явагдаж байна. Тэгэхээр энэ нутаг бас өөрөө ингээд сүүлийн 2 жил сэргэлт явагдаад булаг шанд ч гэсэн тодорхой хэмжээнд байгалцаагүй сүүлийн хэдэн жил бол булаг шанд хүртэл дэлбэрээд таштайхан болж байгаа. Ер нь сумын ирээдүг юу гэж харж байна? Жохон бөглүүдээр хязгаар байдаг. Хүн амын тоо цөөн байна. Ямар бодлого баримтлуул, ямар ажил хийвэл энэ сумын одоо юу гэдэг ард түмний сэтгэл ханамж гэдэг юм уу? Амьдралын төвшин чанар нь сайжрах тийм боломж байна. За бид бол яг хөө зүгээр хөгжил гэд ярихлаар бид хүний амьдралын чанар дэвшлэх ёстой гэж би ойлгодог. Тэгэхээр хөдөө амьдарч байгаа хүмүүс маань өнөөдөр 12-ын тогтоо явж байгаа. 12-ын нэг зориултын бус аккумулятортай цаашаа онгуут нь нөгөө тэгтэрээс нэг нарны тол гаргаад холбочихсон. Тэгээ нэг жижигхэн чийдэнтэй уцаа цэнэглэж чаддаггүй иймэрхүү нөхцөлтэй байж байгаа. За нэг инвертер энтер гэдэг нэг бас нэг жижиг сажигнууд гарч ирж байна. Ер нь бол бид нөр яг энэ сайхан хээр талдаа Америкийн хавуусан дагуу юм шиг амьдраад мал аж ахуйн салбар бол тодорхой хэмжээний технологичод 220-ын тогттой болоод ингээд явах бүрэн боломж байгаа. Интернет холбоо сүлжээнүүд нь бүгд тавигдаж байж байна. Хамгийн эрүүл эко махыг идэж байна. Хамгийн эрүүл агаараар амьсгалж байна. Яг энэ бол үндсэндээ бол энэ ард түмний дэлхийн ард түмний хүсэж байгаа тэр нэг магадгүй лагерч гэдэг юм уу тийм ээ. Хүсэж байгаа тэр нэг эдлэн газар хаусч гэдэг юм. Ийм хэмжээнд манай дарханчууд амьдрах боломж байгаа. Манай хөдөөний ард түмэн амьдрах боломж байгаа. Тэгэхээр ийм болгохын төлөө тодорхой хэмжээний мал аж ахуйн салбарт бол өөрчлөлтүүд хийх ёстой. Малчт маань амьдралынхаа чанарыг дэвшүүлэхийн төлөө ядаж тэр 200-ын тоог авах ёстой. Эхний хэлж байна. Хоёрдугаарт нь тэр бомод үндэсний хөтөлбөртөө хамрагдах ёстой. Тэгээ гашаандаа сайхан цэцэрлэг төрөлн байгуулж байгаа. Магадгүй тэр цэцэрлэг төрөлн байгуулсан байх юм уу тэр жимсний моднууд дундаас чинь бидний ач зээ, бидний хүүхдүүд жимсээ түүж идээд, эрүүлж жимсээ түүж идээд, эрүүл сайхан өсөг. Энэ бол одоо яг хөдөө амьдарч байгаа малчин түмний одоо хамгийн жаргалтай ажил гэж би ойлгож байгаа. За сумын төвд бол бид мал аж ахуйн салбар дээр би түр хэлсэн тийм ээ. 55% хоригдол үүссэн гэж. 56% хоригдол үүссэн гэдэг. Энэ хоригдол үүссэнтэй холбоотойгоор малчтын маань бол худалдаа авах чадвар багассан. Тэр Улаанбаатархны яриад байдаг орон сууцыг бол бид худалдаа авах чадваргүй болчихсон. Магадгүй зарим нэг улсууд маань боломжтой байж магадгүй. Тэр улсууд орон сууц авах шаардлагагүй байхгүй. Тэгэхээр бид нар зөвхөн нэг 4 хаантай цемент худалдаж авахаас илүүтэйгээр өөрөө сумын төв дээр байгаа энэ хашаага яаж өртөг шингээх үү, яаж үнцэнтэй болох үү гэдэг ийм бодлогыг бас барьж явж байгаа. Сум орон нутгийн зүгээс бид уул уурхай аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулад сумынхаа уурын зоохыг шинжилж байна. Энд үндсэндээ бол нэг 293 сая төгрөгийн төсөв зарцуулагдахаар байж байгаа.
уран зохины асуудлыг шийднэ гэд гэрээ байгуулсан байж байгаа. Сумын засаг даргатай хамтарч ажиллах. За энэ ингээд бүтээн байгуулалтын ажлууд хийгдчих юм бол дараа жилээс бид нүр игнэ гудмуудаа дулаанд холбоно. Айлуудынхаа игнэнүүдийн одоо захтан дулааны шугам аваачиж байгаа. Ингэснээр цаашаа явахдаа бид магадгүй миний энэ гашаа ингээд дулаанд холбогдчих юм бол энд бид нэг өстө өөрийнхөө чадлын хэмжээгээр нэг байшин барьчихад тэндээ пар оруулсан байж ах юм бол гадаа гараад хүүхдэд тоглох эрүүл газартай. Байшин дотроо тийм ямар ч нэг Улаанбаатарын айлаас дутгааргүй тийм дулаантай. Нүүрсний зовлон байхгүй, нүүрс хэд юм бэ гэдгийг мэдэхгүй боллоо ингэж сайхан амьдрах боломж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр бид нар ер нь бол энэ 4 жилийн хугацаанд нэг иргэдийн амьдралд нэг чадчих гэсэн ахиулчих юмсан даа гэсэн ийм бодлого бариад явж байгаа маа. Сумын төвийн хоёр иргэдэгчдэр хөдөө мал мажихын салбарт ажиллаж байгаа хүмүүсийнхаа хувьд шүү дээ. Ер нь бол энэ малчтын амжиргаа юутай холбоотой байдаг вэ гэхээр мэдээж хэрэг махны үн, хөдөө аж ахуйн гаралтай нооло түүхий бүтээгдэхүүний үнэтэй холбоотой байдаг. Ер нь энэ үг хэлэхэд төр өөрөө энэ хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үнэнд оролцох шаардлага байхгүй. Маш олон жил Улаанбаатарчуудыг одоо үүдгийн хямдхан мах хэдүүлнэ гэд махны үнэтэй манай Монголын төрөөрөө зурлалцсан. Эргээд энд нь хөдөө аж ахуйн салбарт 300-400 мянган хүн өнөөдөр амьдарч ажил амьдралаа тэтгэж явж байгаа. Энэ улсуудын халаас руу орж хулгай хийж явж байгаа маа. Энийгээ би бол одоо нэг хэлэхэд 2000 одоо юу гэдэг 13 оноос хойш ядаж миний халааснаас битгий уулгаа хийгээч гэж би бол одоо энэ төрийн одоо зарим нэг удирдлагуудад сануулдаг. Одоо аймгийн засаг дарга байсан Уянбаатар даргадаа тэгж хэлчихээд монолын үн яриад махны үн яриад гарангуутаа хөдөө аж ахуйн газрын даргатайгаа муудаа зогсчихлээ. Та нар миний халааснаас уулгаа хийхгүй бол би дуурахгүй шүү дээ гэдэг. Нэг иймэрхүү байдлаар бид энэ улс төр гэдэг нөхдүүд чинь нэг гараараа төр дэмжинэ гэдэг мөртлөө нөгөө гараараа хөдөө аж ахуйн салбарынхаа хавчаа шахаадаж болохгүй. Тийм учраас энэ махны үнийг чөлөөтэй орчих энэ салбар руу магадгүй Улаанбаатарын залуучууд байраа зараад нөө өндөр том машинуудаа зарангуйтаа энэ салбар руу бас орж иргээ. Энийг бас гоё нээлттэй өгч тийм ээ. Тэгээд Монголын ард түмэн нүг зах зээлийнхаа эрэлт нийлүүлэлтийн хуулиар явмаар байна л гэж. Хөөс Улаанбаатараас хүмүүс шилжиж ирээ танаас сумд амьдрыг хүлээж авах юм уу? Энэ өөрөө эргэцэн орчингаа аягүй сайн тодорхой болох хэрэгтэй байна. Юу гэхээр яг одоо дархан суманд та шилжээд орж ирнэ гонгууд хэн нэгэн хүний гэрчлэгээтэй газар дээр шилжиж орж ирнэ. За. Гэрчлэгээтэй газар дээр шилжиж орж ирнэ гонгууд нутгийн улсууд зарим нэг би танахыг авахгүй гэдэг. За энийгээ шийдээд аваад ирэх юм бол нөгөө нэг багийн хурлаар өвлж авч яаны газар ч байдаг юм уу? Газар олголтууд нь ингээд явагддаг. Тэгэхээр энэ одоо үндсэндээ бол Улаанбаатараас ирж байгаа хүнд нэг л хаалт болоод яваад байгаа. Тэгэхээр гой одоо засмал зам орж байгаатай холбоотой ч байдаг юм уу? Гуанза ажиллуулмаар байна. Эсвэл нэг кафе ажиллуулмаар байна. Эсвэл нэг зочд буудлын ажиллуулмаар байна гэдэг ийм зам дагсан үйлчлэгээний төвүүд дээр бол мэдээж хэрэг нэг сонгон шалруулалт, дуудлага худалдаа юмнууд нь ороод ирэх боломжтой. Тусгайлан одоо яг энэ газрыг би Улаанбаатарын тэр хүнд өгмөр байна гэдэг шийдвэрийг сумын засаг дарга гаргах боломжгүй болчиход. Тэрийг яадаг вэ гэхээр санамсргүй төвөрийн аргаар ингэн тэгнэ. Сумын төвийн хөгжлийн төлөвлөгөө ингээд батлна энэ төр гэдэг. Одоо бид нар яг нэг хэлэхэд баахан хөгжлийн төлөвлөгөө гэж бичих цаас судалж аваад байгаа мөртлөө тэрийг мөрдүүлээд явдаг засаг даргаар нь ховор шүү дээ. Тэр төлөвлөгөө гэдэг бичих цаас ч одоо 10 жилийн өмнө хөдөө аймагуудын сумууд ярьжсэн шүү дээ. Одоо бол хэрэгжиж байгаа юм. 2015 он санагдаж байна. Бид нар сумын хөгжлийн төлөвлөгөө гэж хийгээд макет хийгээд явж ирсэн. Тухайн үед 25 сая гэж ирсэн. Одоо дархан сумын тухайн үед нь сумын иргэдийн төлөөлөгчтэй хурлаар ороогүй гэдэг шалтгаанаар тэрийг дахиад мөрдөөгүй. Эцсийн байдлаар батлаагүй гэдэг шалтгаанаар үндсэндээ бол засаг солигдоод төрийн бодлого солигдсон гэсэн. За дараагийн төлөвлөгөөг одоо бид яаж нэ гэхээр сумынхаа нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө гэж хэлсэн. Тэгээ ингээд хөдөө зарим газар нь ингээд хадлагын бүс болгоё. Зарим газрыг нь одоо юу гэдгийг цуслагын бэлчээр болгоё. Энийг өвлжөөний хаваржааны бэлчээр болгоё. Энийг ус цэцэг болгоё гэдэг юм уу. Энийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүс болгоё гэдэг. Ингээд бид нар хуваасан. Тэр нь өнөөдөр яг амьдрал дээр нийцж өгнө бол бас бүрхэг шүү дээ. Хэцүү. Өвлжөө цуслан хоёр нэг дор байдаг айлч байж л байдаг. Магадгүй н хангаан сумдуудад бас боломжтой биш үл. Уул руугаа орохлоор өвлжөөний бүс болгоод орчдөг. Таал хэр голоод дарахлаараа хаваржаа цуслагын бүс болгочдөг. Яг манай таал хэрийн бүс бол энэ зохимжгүй. Тэгээ бид нар одоо эргээд бүх тэр юуныхаа өвлжөөний хаваржааны бүсчүүдөө тэр цуслагын бүс гэдгээ бүгдийг болиулсан шүү дээ.
Тэгэхгүй бол айлаа иргэдэд өвлжөөний газар өгч чаддаг, аврагчааны газар өгч чаддаг. Тэгээ систем нь хүлээж авдаг ингээд гэдэг. Нэг юм нэг бөөдийн бас хийгээд байгаа. Яг нэг талдаа төр төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй л гэж байгаа. Эргээд бид нөө сумын төвийн бас одоо нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө гэж хийж байгаа. Сумын төвийн хөгжлийн төлөвлөгөө гэж хийж байгаа. Энэ төлөвлөгөө маань магадгүй нэг 100 гаруй саяар хийж байна. 14 онд 25 саяар хийсэн бол одоо нэг 100 гаруй саяар хийлгэнэ гэж ярьж. Тэгээ төрөж гасгэж болдгоо. Тий. Тэгээ энэ төлөвлөгөө хийгдээгүй болохоор сумын иргэдэд газар олголтын асуудал таг зогссон. Одоо тэгээ ер нь бол төрийн байгууллагын албан хаагч нар байж байна. Газаргүй. Магадгүй Улаанбаатар хотоос орж ирсэн ганц нэг улсууд байж байна. Бас нэг газар аваад нэг суурьшаад амьдрмаар байна гэдэг. Магадгүй хажуу талын сумаас шилжиж ирсэн залуучууд ч гэсэн газартай болчвол гэр барьчмаар байна. Айлан гişэд хэцүү байна гэдэг. Энэ зовлонгуудыг бид нар шийдэж чадахгүй сууж байна. Үндсэндээ бол орон нутаг бүх засаг дарга мэддэг гэдэг байгаа боловч бүгдэн тэр санамсаргүй төвөр гэдэг байдлаар зохион байгуулалтыг дэгийг хэвдэж байна. Хаа газрын Улаанбаатарын нөхөр ирэнгуутаа газар авчаад дархан суманд иж амьдрахгүй. Тэгээ шүү дээ. Амьдрахгүй зардаг ч юм уу нэг юм бодож сууж байгаа. Тэгэл үн цэн нүсгэлээр зарна гэдэг. Тэгээ баахан дэнд өмчөн цөмчөө онгорхоо хашаанууд үлдсэн байж. Бас манай би энэ газартай холбоотой асуудал ярихад газрын харилцаагийн одоо зурагзуун газарт нэг бол хандаж нэг хэлчихсэн байдаг. Энэ нэг бүх юмаа захин болгож байна л да. Одоо би нэг удирдгууд над руу уулна жоохон тэр захин болгоод байгаа юм а жоохон босронгуй болгочих гэдэг саналуудыг би бас хэлж ирсэн юм байна. Тэгэхээр одоо би нэг жишээ нэг айлын өвлжөөний газрыг 2 жил ашиглаагүй гэж цуцлаа л та. Тэгэнгუут нэг захим гэрээн дээр чинь төр тэрийг хүлээн зөвшөөрөөд ингээ баталсан байдаг. Иргэн талаас буюу нэг гэрээ контрактынхаа югаар болохоор жишээ нь та ингээд малчин байлаа гэхээр та гарын үсэг зурх хэрэгтэй шүү дээ. Би энэ газрыг гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна гэдэг гарын үсэг зурх хэрэгтэй. Иргэн талаас тэр гарын үсэг байдаг. Захиргааны хэргийн шүүхтэр очихлоор энэ иргэн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөг байна гэдэг. Шууд шүүхтэр очиод ундаг. Тэгэхээр бид ямар ч газар туслах их байхгүй гэж ойлгож байна. Тэгэхээр энэ бол манай төрийн бас нэг засах хэрэгтэй алдаа байхгүй. Энийг одоо нэг айхтар бүгд нэг ажиллаа мэдж байгаа юм шиг гой залуучууд яваад тах шаардлага байхгүй. Энийг хамгийн түрүүнд засч захин болгоё л гэж. Зандан шидрэ ерхий сайд багтаа ч одоо газруудыг сумын засаг дарганаас буцааж өглөө, сумын ард түмэнд буцааж өглөө гэдсэн бас бодит хэрэгжих болоогүй л байна тийм үү? Энэ юу дээ юм штэ. Манай төр өөрөө нэг сони юм гээд байгаа байхгүй. Юу гэхлээр өвлжөө орж байгаа газар жишээ. Багийн хурлаар ордог. Багийн ард түмний эрх ашиг өндөгдөж магадгүй учраас багийн хурлаар орж байгаа. Тэр нь эргэнгуутаа сумын иргэдийн төлөөлөгчтэй хурлаар орж байгаа. Сумын иргэдийн төлөөлөгчтэй хурлаар оронгуутаа аймаг руу ороод аймаг руу газрын харьцааны газар руугаа өгөөд засгийн газар 5000 гаруй газрыг засгийн газар шийдвэр гаргаж ингэж гар үсэг зурж хуралдаж. 5000 гаруй газар дотор Батболдын ямар газар вэ, хэдэн газар вэ гэдгийг ямар ч сайд танихгүй, харах боломж байна. Ажиллах боломж байна. Тэгээд яг тэр их мэдлээсээ өөрөө татгалзаж байгаа. Тэрнээс яг процесс нь яг хэвээрэл гэж би ойлгож байгаа. Зүгээр өөрийнхөө тэр 5000 газар дээр гар үсэг зурдаг тэр эрх мэдлээс татгалзаж нэг шат амжилтгаа багасгаж. Тэрнээс бол чи чинь бол одоо нутгийн хэдэн хүмүүсийн л дарга болохоос нутаг дэвсгэрийн эзэн биш юм шүү дээ тийм үү? Одоо үндсэндээ бол бид нар чинь төлөвлөгөөний дагуу явах хэрэгтэй, тех ёстой гэдэг юм шаардлагуудыг тавиад л тэрэнд нь уягдчаад үндсэндээ шийдвэр гаргаж чадахгүй сууж байгаа юм. Ер нь бүх сум дээр имерхүү юм л байгаа юу? За, ер нь Хэнтэн аймгийн зарим сумдууд нь бол ингээд тендер зарлагдаад жишээ нь одоо барилга хөгжлийн төвч гэдэг нь мэргэжлийн байгууллагууд аваад ингээд явж байгаа. Зарим сумдууд дээр нь болохоор төсөв хөрөнгөө шийдэж чадаагүй. 100 гаруй сая төгрөг шийдэж чадаагүй. Чинээр одоо юу гэдэг газрыг өмчлүүлэх шийдвэрүүдийг гаргаж чадахгүй. Ингээд явж байгаа. Тэгэхээр энэ бол үндсэндээ хамгийн том гацаа болчиход байна. Энэ нэг баахан бичиг цаас үйлдвэрлэдэг Монголын төр болчихж л гэдэг. Цаас үйлдвэрлэдэг тэрийг худалдаж авдаг. Зарим нэг хүмүүсийнх нь магадгүй бизнес байж болно шүү дээ. Тий. Чөлөөлөгдөх байгаа тэр. Чөлөөлөгээд одоо манай ерөнхий сайд аюул сайн ярьж байгаа. Яг энэ хөдөө аж ахуйн салбарт энэ одоо яг хөдөө аж ахуйн салбарт хөдөө суман дээр газар олгохын боломжийг одоо олгоод өгчөөч. Энэ төрийн албан хаагч нар энэ шилжиж ирчээд газар авмаар байна даргаа гэдэг бүрэн төвчөд орж ирээд байна. Энэ эрхийг нь одоо чөлөөлөд өгчөөч гэж Монгол Улсын ерөнхий сайдтай бас хандаж хэлчмээр байна. Нэг ерөнхий сайдыг хартлан шэри гэх. Тий. Манайх ч яг нэг тийм тэнгэр ярих дээр шэрлдэг. Өөр юм дээр жоохон хоригдол нэгтэй байгаа. Гэхдээ энэ одоо шэрлээд өгчөөрэй та.
орон нутагт бас нэг тийм ер нь бол энэ Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулыг бол орон нутагт газар эзэмших боломжийг л нээж өгч ижил тэр хэрэгжиж шүү дээ. Энэ бас яг бас нэг юу байдгийг. Өвлж аваржны газар олгох процесс бас айгүй хэцүү. Одоо магадгүй ингээд Улаанбаатараас ингээд хүн шилжиж орж ирээд би ингээд өвлжэний газартаа болъё гэх юм бол одоо юу гэдгийг хажуудлынх нь нэг багийн нөхдүүд 5-10 км газар өөрөөс нь хол байж болно шүү дээ. Тэгэхээр наа чи миний бэлчээр, миний адууны бэлчээр, наа чи айл болохгүйгээд баг дээр очиж зогсчихдаг. За магадгүй нэг баг малтай нөхрийг ингээд дэмжиж бид нар өвлжөөний газар өгчё гэд ингээд өгчдөг. Тэгэнгუут нөгөөдгий чи яадаг вэ гэхээр нөгөө залууч нь бодж байсан. За нэг мөнгөтэй нөхөр 1000 адуутай нөхөр ороод ирлээ л дээ. Тэгэнгуут тэрэнд ингээд бэлгэнд өгчдөг. Бэлгэнд гэдэг чинь үндсэндээ бол би тэрийг тогтоож чадахгүй болохыг бэлэг гэж яриад. Бэлгэнд өгсөн үү, зарж борлуулсан уу гэдгийг заавал нэг хууль шүүхийн байгууллага тогтооно шүү дээ. Тэгнь. Тэгэхээр ингээд бэлгэнд өгчдөг. Тэгэнгუут хажууд нь байсан 500 малтай амьдрахгаа явж байгаа хүн хэлмэгддэг байхгүй. Тэгэхээр энэ газрын харилцаа гэдэг зүйлийг бас зохицуулахгүй бол бас болохгүй байгаа юм. Яг өвлжээ оржооны хооронд хэдэн километр байх ёстой юм. Ямар процессор явах юм. Энийг одоо сум болгонд тусдаа журамлах боломж байхгүй. Нэг байгалийнхаа хуулиар л явж байна. За тэгээ амжилт хүсье. Бас шинэлэг арга хэмжээ зохион байгуулад ер нь хүмүүсийн дундаа л орох гэж зүтгээд байна дээ тий. Тэгэлгүй яах вэ? Ер нь бол бодлого одоо юу гэдгийг хүрх цэгээл ер нь тодорхой болгоод хүсэл зорилгоо нэвтгэж гээл яваад байгаа юм бид. За хүсэл зорилгоо нэвтгээ явуучих юм бол бид магадгүй нэг иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлээд нэг Батуулд ч юм тийм ээ 200 ортой байхад ингэсэн бид ямар ч 100 зурхан болоход манай малчд бол айхгүй болцсон. Өөрийн гэсэн хамгаалтын яваа зурвастай болцсон. Битүү зарвчтай болцсон. Магадгүй 5 төрлийн малаа болцсон. 1-2 төрлөөр нь дагнчихсан юм байх ёстой гэж бодоод. Бидний бас яриад байгаа нэг сэдв нь 5 төрлийн малаа болчихооч. Гол болохоор эхнэр нөхөр хоёр хоёулахнаа өвддөг шүү. Харин тий. Малчин маань хаяа явчих шүү. Тий. Мундаг ярьж яснаа хаяа явчих шүү. Тэгэхээр та хоёр хоёулаа өвдөн. Та хоёр засан шуурга шуурж хахад адууга хурааж чадахгүй. Үхрээ бэлчээж чадахгүй. Хонио бэлчээх үү гэдэг энэ сонголтын дуулалтнэ. Тийм учраас энэ гамшиг осол тохиолдоход бид бол нэг төрлийн малаа дагнах нь зөв юм байна шүү л гэдэг одоо санаачлагыг зодон дундаас гарсан хүний хувьд бас ингээд бас ард түмэндээ бас хэлхэн зөв бахаа л гэж бодож байна. За энэ хүрээд битээр яриа өндөрлөө. Бас тийм шинэлэг санаанууд байна. Цаашдаа бол бас одоо ер нь төрийг бид нар шүүмжлэхээс илүүтэйгээр илүү их тийм мөрөвдөлтэй хамтран ажиллаж ич гарц гаргалгаа хайх талдаа ажиллах нь зөв юм байна гэсэн тийм бодолтой байгаа. Ингээ баярлалаа. Бидэртэй хамтарч ажилласанд бас баярлалаа. За баярлалаа. Та нарын бас өнөөдрийн малчтын зөвлөгөөний маань арга хэмжээнд бас нэлээд том чимэг болж малчдад маань бас шинэ олон сайхан санаачлагыг дэвшүүлсэн багш нартаа бас баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. За баярлалаа.